За баг үгүй юм дээ. Наадам ортод идэг. Яг хаа тэгээ нэг наадамтай холбоотой сайхан саналууд жилийн жилдэл гарахыг би гол нь хэрэгжүүлэхгүй юм. Одоо нөгөө л нэг талцдгаараа талцаал хэрэлддгээрээ хэрэлдээл эхлэх байлгүй дээ тий. Юу шийдэлгээл. Өөр олон жилийн өмнө хэлжсэн. Допинг шинжилгээ авдаг жижигхэн хөргө автобус байдаг. Тэр бом 200 нэг тэр бом 200 сая хавцаа өртгөн гэж хэлжсэн. Одоо тэгэл юм өмнө үнэсдэг юм уу яа тэг 17 тэр бом төгрөг гэл. Яг ба тэгээд мэрэгжлийн итгэмжлэгдсэн лаборатори болохоор 17 тэр бом болчдөг юм уу яа тийм тий. Гол нь нэг дээр лайв хийжсэн дээ. Ерөнхийлөгчөө одоо өршөөл үзүүлээч. Бид нар шоронд байгаа нөхдөөдөд өршөөл үзүүлээд Монголын шорон сулардаг тэгшээгээр олон удаа Монголын шорон суларж исэн. Хүү амны эрэхтэй тий. Голгай хийсэн, залил хийсэн, дойр хийсэн, танхаа хийсэн, одоо юу гэдэг осол хийсэн, төм амтнд суллагджээ. За хүчий хийсэн тийм үү. За тэр ингээл өршөөл гараад ерөнхийлөгч өршөөл гараад одоо нөгөө татвараас цухтаасан тий санхүүгийн өршөөл гэл тий татвараас цухтаасан орлогоо нуун дарагдуулсан ийм хүмүүд бас өршөөл гаргаад ингээл санхүү эдийн засгийн өршөөл гэл татварын өршөөл гэл гаргадаг штэ. Тэгээ энэ одоо ерөнхийлөгч маань би одоо 3 дахь удаага гуйж байна. Ерөнхийлөгчөө гэд. Бөхчүүддээ нэг өршөөл гаргачаач. Тийм ээ? Бөхчүүддээ нэг өршөөл гаргачаач. Эдгээр одоо ерөнхийлөгчийн иргэн дооронд байгаа нөгөө лооврч хулгайчуд хүмүүс биш шүү дээ. Энэ бөхчүүд чи эх орноо худалдсангүй, уул уурхагаа ухсангүй, тийм биз? Хүү амны ирэг хийцэнгүү, хүчин хийцэнгүү, залилан хийцэнгүү, татвараа нууцсангүй, допинг гэд байгаа байхгүй мэдэгддэггүй, хийсэн хийгээгүй мэдэгддэггүй. Нэг юм үйл хөдлөх нэг юм сонин бодисыг одоо хэрэгэлсэн нэрээр ингээд барилдах хэрэг хамгийн аимшигтай өндөр хасуулсан бол манай нутгийн одоо Цэнхрийн бүх улсын арслан Бадарч шиг 4 жилээр эрхээ асуулсан нэг ширхэгч хүн байхгүй. Бүр нэг ширхэгч. Тэгээ яагаад Бадарчийг ингэж онцгойлоод онцлоод ингээд 4 жилээр яллаад ингээд яс энийг идлүүлээд байгаа юм бэ? Яг эд барилддаг насан дээр нь. Тийм. Энэ хингэн залаа мянга гэнэ. Чи хүрээд ирдээ. Залаа мянга 88095999. Тэгээ ирээд миний нүд рүү харж байгаад нүүр рүү харж байгаа хэл заяа. Ингээл фэйсбүүкээ араас ингээл томроо шаагаад хүнд оромжлоод ах пиздам нэг шаач. Ингээд савлгаа хөтлөө. Чи хүрээд ир заяа. Би чамруу хувь чат чи. Тэгээ чи миний нүд рүү харж байгаа фэйсбүүк лайв хийж яхад ингээд ах. Тэгээ ерөнхийлөгчөө нэг удаа одоо ганцхан хиний Бадарчийн асуудал биш ээ. Гард өсөх 2 бас адилхан допинг илэрсэн. Б сорцоо үзүүлэхгүй би допинг хэрэглэсэн үнэ ингээд тэрийг өвлөн зөвшөөрсөн. Улсын гард өсөх 2 Сүхбаатарын тэгэнгүүт одоо тэр хүний арбитрийн шүүхийн шийдвэрийн процедурын алдаатай гэд хэрэгсэхгүй болгоо хийчих. Процедурын алдаа гэвэл Бадарч дээр өстө түн алдаа байна. Бадарч дээр үл 8 удаагийн процедурын 8 тохиолдол алдаа гаргацсан. Гэтэл Бадарчийг 4 жилээр яллаад яасан гэв. Өсөх 2 болохоор Б сорцыг шинжилүүлэх үү маргаан байна уу байхгүй би допинг хэрэглэсэн үнэ. Намайг уучлаарай би допингтэйгээ хамтарч ажиллая гэж хэлээд тэгэнгүүт арбитрийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод ингээ барилдах хэрэгтэй. За өсөх 2-ыг ч гэсэн барилдах эрхийн сэргийгээ цолыг өгөөч. Бадарчийг өгөөч. Дээр нь хэн байгаа вэ? Баян онгорын Харцаг Батөрш. Ган зөрөг байна.
улсын начны болцол биелүүлж тав давцсан. Овсын ган зөрөг шүү. Манай Арангууд бас харцаг ган зөрөг байдаг. Овсын начны болцол амруулсан ган зөрөг. Энэ бүхчүүдтэй нэг удаа өршөөгч. Энэ жил 1024 бүх барилдах юм байна. 1024 бүхийн тоонд хүрдэггүй. Угаасаа цэргийн ангиас баахан цэрэг машинаар нь ачиж ирээл барилдуулдаг. Тоогоо ахдаг. Тэгээ одоо нэг хүн алсан тэм аваар хийсэн, заллин хийсэн, хүчин хийсэн, дээрэм танхаа хийсэн энэ хоригдлуудаа нэг яг аавын хүү 91 алдаж 91 нурддаг гэж аав өвгтүүд яг алдаал үз. Тэгээд тэр орон шоронгоос сулдгийг би буруутгаагүй зөв. Дахиад хүн шиг амьдрах боломж өгч юм. Ер нь бол эдгээр эх орны алдаа. Нийгмийн алдаа шүү дээ. Нийгмийн золиос бол янхнуудад хүртэл одоо ял өгчдөг, бие үнсэн гэж ял өгчдөг. Тэгэл одоо улс орноос татвараа нуусан, орлогоо нуусан энэ хүмүүстээ эдийн засгийн өршөөл үзүүлдэг шүү дээ. Энэ шиг бүхчүүддээ ерөнхийлөгч нэг удаа өршөөл үзүүлээ. Энэ жил. Тэгээ энээс цааш одоо ямар ч арга байхгүй шүү гэдгийг хэл. Ялангуяа Бадарч бол 3 жил барилдахгүй. Яг эд барилдах. Энэний цаана та нарын дунд одоо ямар аимшигтай хор явж байгааг бид мэдэхгүй. Та нар хороо хийж болноо. Улс төрөл орцсон шүү дээ Бадарчд. Тэгээ ард түмэн тархиа угаалгаад Бадарчийг яг хэрэгэлсэн гэж итгэцэн. Би ойр байдаг хүн. Би Бадарчтай маш ойр байдаг хүн. Мэднэ. Заалнаас салдаггүй. Өдөр шөнөгүй бэлтгэл бараг хийгээл сууж идэг хүн. Заалнаасаа салдаггүй юм шүү дээ. Банк. Тэгээ одоо хин нэгний дархаа авраг болгох гэдэг юм, авраг болгох гэдэг юм. За яг урд нь бол энэ хөндлөн зогсно, энийг бол барахгүй. Тэгэхээр энэ нэг замаас нь зайлуулах хэрэгтэй. Тэгээ сошиалор битүү Бадарчийг хэрэгэлсэн болгож битүү шаагаал. Тэгээ хаанаас ч нэг нөхөр гарч ирэл пананги өгсөн гэл. Тэгээ бүх ялын Бадарч үүрчээд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд өсөх хоёрыгаач тэр Бадарчигаач тэр ган зөргийгч тэр Баян онгорын бат оршихгч тэр бүгдэнд нь өршөөл үзүүлээд барилдуулаа. Би ингэж л гойж өршөөгөөч. Дээр нь уг нь бол би хүрэлцэх гэж хүнийг бас цэргийн хүн эх орныхоо төлөө тангаргаар өгсөн. За яг үнэн нэг жоохон тийм би ч өөрөө сагсан юм л дээ. Сагсгалуур тийм сагсалцсан ч гэсэн бас нам нь жоохон дараад өгөөлгүй дээ. Хүрэлцэхийг бол би их дэмждэг байлаа. Тэр 12 сарын 31-нд ерөнхийлөгчийг үгэлж яхад амрын салаавч гаргацсан ийм ингээ гаргацсан юм зураг битүүсээ шилэр явахад хэн анх өмөрж орилж хэсэг хэрүүл хийсэн биш дээ. Төр дөнгөр ёсомбор тэв хэдийгээр наа чи муу муухай ч гэсэн Монгол улсын тэргүүн Монгол улсын ерөнхийлөгч юм бас арай юм байж болохгүй гэд би ингээл өчнөө улгаачудаа алцаал дайрсан. Тэгсэн одоо сүүлдээ өөр яалч байхгүй бол одоо тэр баяр сайхан гэж нөхрийн пэйжүүдийг тэ фэйсбүүк хаягийг хаа гэж Монгол улсын ерөнхийлөгч өөрөө тушаал өгсөө. Монгол улсын ерөнхийлөгч өөрөө амаараа бийж гайхсан. Гүн ч одоо ерөнхийлөгч хүн байж нэг юм уу пэйжтэй тэ нэг хүний аккаунтыг хаа гэж сууж идэг ямар жижигхэн нөхөр вэ гэж би бодсон. Арай ч ингэхгүй л үү. Монгол улсын ерөнхийлөгч хүн миний фэйсбүүк пэйжийг хаалгана гэж байхгүй. Тэгээ би чи шартаа хүн бүр хараасан нэстэ амар явсан. Хин дэгсэн, хин гисэн, яагаа хаасан, ямар шалтгаанаар гээд. Өстой яалтч байхгүй. Яалтч байхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн би цагдаа гарч явлаа, тагнуулаарч явлаа. Хүү амтнаас асуулаа миний хаягийг яагаа хаацыг хэлдэггүй юм уу? Ямар үнцээр хааж байгаа ингээ би. Гэхдээ надад чинь өчнөө танил хүн байна. 50 гарцсан хүнд чинь танил байлгүй яадаг юм. Найз нөхөд байлгүй яадаг. Зөндөө хүнээс асуулаа. Яста ганц өмөрсөн үн X түүцээ оноо. X түүцээ оноо л ерөнхийлөгчд ихгүй гэж хэлсэн. За ингээд тултал явлаа. Гарцаа байхгүй ерөнхийлөгч амнаас гарсан гэж. Яалч байхгүй ерөнхийлөгч тэр Бавка гэж хүний пэйж хуудас фэйсбүүкийн хаа гэдгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байдаг кибер тасгийнхандаа хэлээд
тэд нар мятата гэрээтэй байт юм. Ингээд миний пэйж, фэйсбүүк үлст ормор устгасан гэл. Энэ бол бүр яалч байхгүй юм. Зүгээр ерөнхийлөгчд яах вэ? Энэ нэг цусны үзэл гаргаад байгаа, тусгаар тогтнол яриад байгаа. Энэ цус цэвэр нэр зэвэр биш нэлийн итэвхтэй хандлт өндөртэй байна. Яванд одоо биднэрт гай болох юм шиг байна шүү. Энэ нөхрийг одоо барайн цулцыг баг дээр нь энэ нөхрийн фэйсбүүк пэйжийг эртгэн шиг устгаа. Одоо ингээ 27 онд ерөнхийлөгчийн сонгуул болно. Энэ дээр наа нөхөрч их гай болох юм шиг байна гэсэн үү яасан. Тэгэхээр миний нэвтрүүлэг би биш шүү. Миний нэвтрүүлгийн үзэл санаа, үзэл баримтлал эдний ажилд нэлээд гай болох юм шиг байна. Ингээд нөлөө бүхий нөхдүүд миний юмыг хаасан баг. Ерөнхийлөгчд бүр яалтч байхгүй тэр цус цэвэр нэр цэвэр пэйж, тэр вавкатай холбоотой хаягуудыг бүгдийг хаа гэж миний 4 хаягийг хаасан. Пэйж нэг пэйж хуудас, нэг хаалттай бүлэг. Тэгээ миний 2 фэйсбүүк хаяг гээд 4-ийг ормөрг устгасан. Энэ бол үнэн. Би энэ дээр бол ерөнхийлөгчд бол гомдсон. Ихэр гомдсон. Арай биз та ийм шижгийн нэг яваад тахтай яа. За энэ мэдээллийг голлоо өгсөн хүн бол энэ Баасан Жаргал гэж нөхөр. Баасан Жаргалыг би яагаад зарлаад байна гэхээр энэ их ното нөхөр учраас. За ерөнхийлөгчийн амнаас гарсан үг. Ерөнхийлөгч яалч байхгүй устгах гэж хэлсэн гэдгийг бол энэ хүн хэлсэн. Энэ өөрөө тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн кибер дасагт байдаг гэж байгаа. Энэ нөхөр одоо өөрийгөө тусгай бэлтгэгдсэн цэргийн ажилтан гэж ярьдаг. За зарим хүмүүс туйл судлаач гэж ярьдээ шүү. Туйл судлаач бас Бямбай Эренчингийн хойд дүрн байна гэж энэ дарга нарын тархийг угааж нэг 5 цаас салгадаг гэж би бодож байгаа. Энэ нөхөр бол яалч байхгүй ерөнхийлөгчийн амнаас гарсан үг. Кибер гэмтрэгтэй дасгийнхандаа баяр сайхны хаягийг устгаа гэж хэлсэн гэж энэ хүн нөхөр бол хэлсэн. Тэгээ энэ нөхрөөс яг хийн гэхэлэр хэлэхгүй нуугаад байгаа учраас би эргээр ингэ зарлаж байгаа. Үний яриад байгаа юм уу худлаа яриад байгаа. За юм бэ. Ингээд манайхан ч гэсэн дэмжээд өгөөрэй. Бөхчүүдээ барилдуулъя. Хилмигдсэн ч вэ, хилмигдээгүй ч вэ нэг удаа өршөөё. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөхд одоо бүх эрх мэдэл байгаа. Тэгэхээр нэг удаа ингээд өршөөгөөд өгөөч л гэж байна. За дараагийн дааврал баяртай. Тулдаан зөвхөн шонхрууд насна.